Би гэрээсээ хүүхдээ арангаа Момед агентлагийнхаа хүний нөөц менежментийн хэлцээний ахлах менежерээр ажилладаг. Өнөөдөр бүгдээрээ Момед агентлагийнхаа нэгэн гайхалтай өдрийг хамтдаа өнгөрүүлцгээе. Влогоо дуустал хамт байгаарай. 우리 쇼디 짙게 신희 улер хацам тэнгэр шинхэ улер сэхний амьсаа шинхэ өглөө фотон дандашин шиний хаа ирдийн өглөө шиний хурмын өглөө шиний цастай өдрийн минь. За Момед платформ том утгагүй нэгтгэх гэж байна. Логтойгоо дуустал хамт байгаарай. Момедийн нэг өдрөөр төлөв зочлцгаая. Сайн байцгаана уу? Намайг Алтан Цул гэдэг. Би Момедид 2021 онд гишүүнээр орж ирсэн. За тэрнээс хойш 4 жил гаруй хугацаа өнгөрсөн байна. За одоо бол би үйл ажиллагаа хариуцсан захирлаар ажиллаж байгаа. Би өдөр тутамдаа бол ер нь Момедийн үндсэн үйл ажиллагааны бүрэлдэхүүнд багтаах 6 хэлтэс 6 салбарын захирал менежерүүдээс бүрдсэн 30 гаруй гишүүнтэй менежментийн багийг удирдлага чиглүүлгээр хангаж тэднийг зохион байгуулж туслаж дэмжлэг үзүүлж хамтарч ажилладаг байгаа. За яг ээжүүдийн бүхэл ээжүүдийн хийдэгчлэн Момедийн бас гишүүд ээжүүд маань ажиллах өглөө босоод хүүхдийнхээ хоол хүүхдээ хичээлээс нь авах гэх мэт шигээр ажлуудаа их нэг хийгээ явдаг. Тэгээ хамгийн гол онцлог нь юу вэ гэхээр би гэртээ хүүхдээ харангаа хүүхдтэй цаг зав зориулаад хүүхдийнхээ бүхэл зүйлс ингээд хамтдаа байгаад ингээд байгаач гэсэн хамгийн гол нь би гэрээс орлого авдаг. Ажил хийгээд орлого олж байгаа гэсэн. Би өглөө хүүхдээ цэцэрлэгт нь хүргэж өгчөөд өглөө Момедийнхаа чат ажлуудаа шалгачаад өглөө ингээд ажилдаа явдаг байгаа. Би ажлынхаа хажуугаар Момедийнхаа борлуулалт тавьсан захирлын ажлаа хийдэг. Тэгээд та бүхэндээ влогоо дуустал хамт байгаарай. Платформдоо нэгдээрээ үнэхээр сонирхолтой бүх зүйл нь цогц. Супер платформ байгаа шүү. Сэбэцгано. За Момед агентлагийн технологи хариуцсан захирал Бямсүрэн байна. За би Баян өнгөр аймгаас ажилладаг. За өглөө 8:40 гээд 3 хүүхдээ манай хүргэж өгсөн байгаа. За тэр хооронд нь би хүүхдүүдийн хамтраас нь тоглоом. За хувцас өнөр гээд гэрээж хон зэгцэлчээд за 9:30 гээд одоо яг ажиллаа эхэлж байна. За тэгээд өнөөдөр миний нэг өдрийн ажилдаа хэдүүлээ танилццгаая. Бидтэй хамт байгаарай. За хүүхдүүдээ сэтгэлгүйгээр гаргаж ирсэн байна. Өдрийнхөө ер нь бол хүүхдүүдтэй гаргах цаг хугацаа бол яг төлөвлөсөн ажлаараа дагуу хүүхдүүдтэй цагаа зарцуулдаг. Тэгээд хамгийн гол нь бол ээжүүд бидний хувьд бол хүүхдүүд гэдэг чинь эрүүл өсөх тий. Тэгэхээр яг энэ дээр бол хангалттай би хүүхдүүдтэй цагаа зориулж чаддаг. Манай хүүхдүүд яг ундж байна. Тэгээд ундж байгаа хооронд нь бид нэр онлайнаар ажиллаа хийдэг учраас надад утас болон дата интернет байхад л ерөөсөө би бол ажиллах их боломжтой болж байгаа. Тэгэхээр надад цаг хугацаа орон зайнаас үл хамааран би бол хизээч хамаагүй гэрээсээ ажиллаа хийх юм өндөр боломжтой байдаг. За Момед агентлаг маань өөрсдийн гэсэн юм шинэ платформтой болж байгаа. Тэгээ энэ платформдоо зориулаад менежментийн багийнхан буюу хэлтс нэгжүүд маань өөрсдөө тухайн платформдоо зориулсан, гишүүдтэй зориулсан томоохон ажлуудыг ингээ хийж байгаа. Удахгүй платформ маань нээлттэй хийхээр манай дээр маш олон гишүүд нэгдэх байх. Платформ маань ингээ бүгдээр ашиглаад явахаар илүү хэлбэр тэгээ илүү ашиглахад амархан автоматжуулаад өөрсдийн гэсэн юм платформд болж байгаа учраас энэ дээр маш олон давуу талууд бий болно гэж бүгдээр бид нэр харж байгаа. Ийм гоё аз жаргалтайгаар ажиллангаа орлого олгох тий. Тэгээд дээрээс нь нэмэх нь
хүүхдүүдэд асах гэдэг энэ том одоо хэрэгцээг маань момод агентлагын маань ингэж хангаж өгч чадж байгаа учраас өнөөдөр момод агентлагтай тууштайгаар үнчээр ингэж хамтдаа ажиллах чинь хүсэлтэй байгаа. Тэгээд хайгаа цэцэрлэгт нь ороод өгчлөө. Тэгээд одоо ажил руу хаалхан та. Бидний өглөөдөө дандаа халахчдаг болохоор яг агмар төгчрөхгүй. Би нэрээ одоо 10 цагаас хичээл заасан шүү. Яа гэсэн юм. Момойд манлайлал буюу дантер хийх сургалтаа хүмүүсээ хүмүүс зориулсан. Манлайлалын хөтөлбөрийн хамгийн сүүлийн хичээл харилцааны орч төр хичээлэг болохоор байгаа. Хараад ингээд ажил маань эхэлдэг байгаа. Тэгээд платформд манай академи, агентлаг, клуб, гишүүнчлэл гэдэг тэгээ бүх шаардлагатай мэдээллүүд маань энд орж ирж байдаг. Жишээ нь агентлаг гэхэд агентлаг маань нийт 2407 гэдэг чинь одоо сүүлийн байдлаар шүү дээ. Тэгэхээр энэ бараг 2500-аад ажил үйлчлэгийн хэдийнэ харилцагчтай хүргэсэн байна. Амжилттайгаар хүргээд явж байгаа юм байна. За манайхан тэгээд платформд нэгдээ моментийн Ажлаа эхэллээ. Миний ажил бол одоо компьютерээ асаахаас эхэлдэг байгаа. Кофегаа аваад явжаад ямар хүнтэй таарсан гэж. За. Тэгэл энэ хүнгээл өглөөгөр намайг ороод татаад явдаг юм да. Тэгээд одоо эрүүл мэндэ хам. Тийм зүгээр уг нэг офс сууж байгаа шүү дээ. Тэгсэн хэрнээ зүгээр хоёр талд хоёр өөр кол дараа зүгээр Хоорондоо ярих цаггүй. хоорондоо ярих завгүй л байлаа. Ерөн битэрийн өдрүүд тийм л байдаг. Дөө нэг өрөөнд байна гэ хоорондоо яриад ах. Үн том баг байдаг шүү дээ. Тэгэл хоёлаа хоёр тийш хоёр өөр хүмүүстэй ярьж ирж байна. Дөө Томгой болов. тамгац мөхөлцөө. Гэрчлээ. Явуулчих шүү дээ. Сканерт тий. Зээ. Хайрлаа. Тэр өнөөдөр зөндөө ажил амжууллаа. Өнөөдөр хэрэг өнгөрөв дөө ядарч гин үү? Ядралгүй тийм ээ бүр сонсохгүй бас тий ядраа. Харин тий. Хоёр дахь асуулт шүү дээ. Ядарч гинөө гэдэг. Хоёр чих хүртэл ядарсан аваад авчиж байна. Бидний нэг өдөртөө хамт байсан та нарт баярлаа. Тэгээд одоо момойд нь амар завгүй явж байгаа шүү. 25 хоног бүр завгүй цаашаа эхлүүлж байна. Платформоны тэгээ хажуугаар нь Canon маркетинг гэл ингээл Энэ хэмжээгээр үрдэн өгөөж ариун байх болтугай. хураа.